Намсран банзрагчийн зохиол сүүлчийн бөөн дуу. Долдугаар хэсэг. Цэрэнбат дамчаагаас салж гол өксөж нилээд яваад ховц хунраан сольж өстэй дээл гутлымдөө хадны хонгилд нууж тэмдэг тавилаа. Тэндээ дуг хийж нүдний хор гаргаад нар шингэх үеэр их цоошоо ширүүхэн хатируулав. Түүний чихэнд Цэрэнбат шигээ алж дээрэмтэх нү гэж улаастан хятадууд омгддаг болсон гэж дамчаагийн хэлсэн үг дахин хангинаж бодол санааг нь уймруулна. Тэд дээрэмчнү, би дээрэмчнү гэж тунгаан бодсноо. Ер нь муусан хятадуудаас өшөөгөө хамтал авъя байз гэж гинэт бодоод зүрхэн лүг зөглөв. Тэгэд морьныхаа амыг эргүүлэн хотын зүг давхилаа. Шөнө нилээд орой болсон хойно хотын зүүн талаас эргүүл тойролтой дайралдаж магадгүй гэж сэрдээд хотын арын хадан толгойн шилээр давж уруутахад хүн амьтан ч дайралтсангүй. Тэр чигээрээ хотын араар гарч хятадын ногооны хашаан дундуур баруун тийш отсон замаар хатирууллаа. Ийн явж улаастай ховдын өртөө замд нийлж эргүүлсээр Яравгийн хүрээний хажуугаар өнгөрч үүр цайхад борох хэмээх газрын хавцаа байдаг. Даашин хүүгийн пөөсний нэгэн суурин 8-ны гадаа очив. Тэнд хоёр хятад байнга сууж нутгийн ардуудаас унгасноос арьс шир худалдан авч улаастайраа очилдог бөгөөд Цэрэнбат хэд хэдэн удаа түүгээр явж арилжаа 8-ны байдлыг үзэж өршир хурааж явсан билээ. Жижигхэн шавар байшингийн гадаа буухад том хар нохой уяагаа алдуулах дөхөн боргоо. Нохой нь ийхүү учир зүггүй боргоод байхаар унтаж байсан хоёр хужаа сэрж санд минт гарч иржээ. Өөрийн цагаан гэгээн дунд сахал үсэн нургасан нэгэн аимшиг дээр гартаа буу барьчгаад хурч ирэхэд өнөө хоёр хятад ухаан алдах дөхөж байшин руугаа ухс хийхэд Цэрэнбат тэдний урдуур гүйж "Аминтан хайр тавил дуртай зүгрүүгэн тонил" гэж чанга хашгирчээ. Өнөө хоёр хүн эргэж харснаа амандаа нэг юм өглөн ийш тийш гүйлтэнэ. Цэрэнбат сүрдүүлэх санаатай толгой дээгүүр нь буудахад тэр хоёр навтас хийж сөхрөн сууснаа байшингийнхаа араар амь тэмцэн мөлгөж орлоо. Цэрэнбат хойноос нь хурдан алхаж байшингийн булан тойрч харвал тэр хоёр хятад эргэж харж зөрөхлөхгүй бололтой цаашаа гүйж харагдав. Цэрэнбатын инээд хурч улам айлгах санаатай хойноос нь бас нэг бууджээ. Хоёр хятад ааг амсгаагүй гүйсээр улаастаа орох их замын нухчаанд орж үзэгдэхгүй болов. Цэрэнбат байшинд орж хамаг юмыг нь онгичин өөрт хэрэг болох зүйлэн цуглуулав. Тэнд хунцтай цай, хуйтай торго зөндөө байсан ч авсангүй. Сундаг урт шар дуран, баахан мөнгө, хэдэн баартай арх, чөдөнц тамхи, ган сайтай худаг шөвг зэрэг ойр зур хэрэглэх юм авч томхон богцонд хийгээд мордоход нар гарах төгсөн байлаа. Уяатай нохоо нь гасалж гинэн савраараа газар самардан урж тасдахыг хүссэн бололтой цамнаа. Цэрэнбат тэндээс мөр буруулан явж нар хөөрсөн хойно Монголын их хэлсэн дунд оржээ. Морин хэдий хур хүчтэйж гисэн өчигдөр оройноос хойш баахан ширүү явсанд амьсгаа нэгтэж сулдах шинжтэй болов. Морьтой ч ингэж явж болохгүй юм байна. Сайн морь олж унах юмсан гэж бодон морьныхаа амыг тадлаа. Элсэн дундуур гальгуулан явж нэлээд лавхан ороод нэгэн хонхорт бууж хоёр ваартай арх уучгаад нэлээд согтон тэр дорон унтжээ. Оройхон сэрж ам нь учиргүй цангаж байхаар бас архинасаа уучгаад мордлоо. Одоо хайчхав гэж хэсэг эргэлцснэ. Баруун тийшээ дайлан явж элснээс мултраад улаастай ховдын их зам руу дөхөв. Наран сөрөг сарвчлан харвал хөндөй дундуур зураан удах замаар тэмээнжин ирж яваа харагдана. Морьноосоо бууж дурандав. 20 хэдэн тэмээтэй ачаа хөтөлсөн 3 хөх хувцастай хүн байна. Сайн харвал хятадууд байхаар нь мориндоо мордож буугаан цэнэглээд тэмээнжин өд хариалгалаа. Жолоо хумилгүй давхсаар ойртон ирэхэд ачаа хөтөлсөн нэг хятад муухай ойрлон хашгирахад ачааны хоёр талаар яваа хоёр хүн сая л харсан бололтой ачаа хөтөлж яваа хүн өдөн гүйцгэв. Цэрэнбат тэдэн дээр давхин ирж буугаа мулталахад нэг хожаа ухсхийн цол бурдах гэхэд морь царайж зовчлоо. "Аминтан хайртай бол" гэж Цэрэнбат мөн сүрдүүлэн хэлээд буугаан шагаахад түрүүчийн цол бурдах гэсэн хятадын гарт худаг ялс хийв. Тэгэхээр нь түүнийг буудаж унгаахад нөгөө хоёр нь учиргүй айж ачаагаа орхичход тавхаагаа гялалзуулан зүхтаалаа. Цэрэнбат хойноос нь хөөж нам зохих гэснээр болж өргөж хуйларсан тэмээн дээр ирж
Түрүү тэмээг сөглөн байж бурамтгийг шүүрэн аваад хөтлөхөд тэмээн чинь цоврон хөтлөв. Өнөө хоёр хүн хөндөй дундуур цувралдан гүйсээр бараа тасарчээ. Цэрэнбат тэмээнжин хөтлөн мөр буруулж баруун тийш ирсэн замаар нь нилээд явж нар шингэж холын бараа харагдахгүй болохоор нь зүүн ургаш эргэж их элсөөд явжээ. Ийхүү явсаар элсний сүвээр орж шүн дундын хэрд элсний гүнд ороод ачаагаан буулгав. Тэмээдээ тавглан уйчхаад бүлээн элсэн дээр хэвтэж төдхөн унтлаа. Нүүрэн дээр нь нар тусгаар бүх нойрноос сэрж өндийлөө. Энд тэндгүй буулгасан хөлөгтэй баглаатай ачаагаан задалж үзвэл гурил будаа, бов чихэр, даавуу, дайламб, торго дурдан, ёр хүний хэрэгцээний бүх зүйл байна. Чихэр бов идэж арх ууж өл залгаад тэрхүү их эд бараага хэдэн хэсэг болгож элсэнд болж орхиод хоёр тэмээ хомнож үн хүрэх торго дурдан ажиж бусад тэмээгийн сул тавин тууж алсын бараа дурандан харсаар хойд зүг харан явлаа. Даашин хүүгийн пүүсний борхын суурин 8-ны 2 хятад явган нүцгэн явж улаастад хурч ирээд үс сахлан орооцолдсон аимшигтай сүрхий дээрэмчин ирж хамаг эд хөрөнгийг нь дээрэмдэв гэсэн урдм дуулдаагүй дөгшүрт мэдээ сонсгож улаастай хотынхныг сандрал өмнөд болов. Даашин хүүгийн пүүснийхэн сайдын яманд очиж эл учраан хэлж цагдаа мордуулах гэж байтал Сонж хотоос ирж явсан аянчдыг бас нэгэн сүрхий эр тон дээрэмдэж жингийн даамлыг буудаж алчхаа 25 тэмээг нь хамаг ачааны хамт булаан аваад алга болж гисэн яриа дахин дэгдэж олны сонирхлыг их татлаа. Тэрхүү дээрэм тонол ойролцоохон газар нэгэн өдрийн дотор болсон тул лавныг зөрөгтэй ир тийхүү аимшиггүй хөдөлж байна гэдгийг мэдсэн сайдын яамныхан борхын зүг арбат цагдаа мордуулжээ. Тэдгээр цагдаатай хамт Даашин хүүгийн пүүснээс 8-аач далаа явуулцав. Тэдгээр цагдаа нар яаран довтлохсоор борхын суурин 8 дээр ирвэл хөндөй шавар байшингаас өөр юуч байсангүй. Хамгал эд хогшлыг нь ёстой сэмхий хадаг сэтэрхий тэмчүлдэлгүй хуухамжээ. Ганц бие дээрэмчин охирхон хугацаанд бүх зүйлийг хамж авч чадахгүй гэж хардаж сэрдсэн цагдаа нар хавийн айлуудаар явж эрэл сурал болсонд дээрэмчний уул мөрч илэрсэнгүй суурин 8-ны эд бараач олдсонгүй ажээ. Цагдаа нар хэдэн өдрийн турш сүр бадруулан айлаас айл дамжин баахан давхиад хоосон буцжээ. Тэднийг улаастад босож ирснээс хойш удалгүй сум шиг хурдан хармартай дээрэмчин галуутын хүрээний дэрэгдэх Даашин хүүгийн салбар пүүсийг бас дээрэмдэж хоёр шушмааг нь цааш нь харуулж гинэ гэсэн яриа дэгдлээ. Тэгтэл бас дуутын хүрээний дэрэгдэх суурин 8-ыг тонож гин хөх хотоос ирж яваа Даашин хүүгийн пүүсний жинг дээрэмдэж гин. Ховдоос ирж явсан хоёр хятадыг улаан зам дээр зогсоож авч явсан мөнгийг нь авсан гин гэсэн яриа өдөр дараалан дуулдах болж улаастай хотын олон пүүснийхэн маш их айж сандралдан буу зэвсэгтэй хөлсний цагдаа зэргээр хөрөнгө зойроо мануулах болов. Тэр дээрэмчин чухам хэм бэ? Нэг хүн хэсэг бүлэг этгээдүү гэдг нь мэдгэдхийн аргагүй байлаа. Нэг өдөр ховдын замд дээрэмтлээ гэхэд маргааш нь түүнээс хэдэн өртөө хол газар үүмэлж сандрааж явсныг бодоход яавч нэг хүн биш гэлцэн. Улаастайн сайдын яамныхан Даашин хүүгийн пүүснийхэн тэр сүрхий дээрэмчнийг Батгүнийг цоолж оргосон Цэрэнбат мөн гэж бодож байлаа. Яагаад гэвэл голдуул Даашин хүүгийн пүүсний салбарыг түүж дээрэмтэн. Бас зориг зүрхийг нь бодсон ч биеийн галбир байдал нь ч Цэрэнбаттай тун төстэй байжээ. Дээрэмчнийг барихаар буу зэвсэгтэй ийш тийш олон цөөнөөр явсан ч зөвхөн сургийг нь сонсоод л өнгөрдөг байв. Олны амд дамжсан үнэн худланч үл мэддэх яриа шуугаан уламж хачир чимхтэй болж үлгэр домог мэт сонин санагдах учир сонссон хүн бүхэн цааш нь нэмж чимэн ярина. Их замын дээрэмчин тэр цөс ихтэй зориг самбаатай ир харин Монгол хүнээс бол сэтэрхий тэвн симхий хадагч авдаггүй гин. Харин хятад хүнээс бол заавалжгүй өс хонзон амна гэж яравгийн хүрээний улаан сахиусанд амдгаалсан юм гин гэдэл олноор шуугих боллоо. Хавраас эхэлсэн олныг донцлогсон цуу яриа үнэн худал нь мэдгэтгэн болж намар тийшээ бүрч гаарчээ. Улаастай баян пүүснийхэн хизээл тэр сүрхий дээрэмчин хүрээд ирэх бол гэж түгшин айж заримдаа пүүсээ онгоолох хож болж 8-ны ажилж татрав. Намрын эхэн сарын 1 налгар дулаахан өдөр улаастай хотынхан яг л урдих шиг айвуу тайвуу босцоож олон пүүснийхэн бие биеэс өрсөн дэлгүүрээ нээж бараа туруугаан дэлгсэн байлаа.
Зээлэр хол ойрын морьтой явган хүмүүс холхиж, мод атсан өхөр тэрэг хөшөлдөж, бас тэмээнчин хөврөн. Даашин хүүгийн пүүсний их дэлгүүр хүнд банзан хаалга бусдаас арай айж ухан нээлээ. Их замын дээрэмчин гарснаас хойш энэ пүүснийхэн бусдаас илүү айн болгоомжилж байдаг болсон юм. Пүүс онгоохтой зэрэг хэдэн хүн гаднаас орж ирлээ. Тэд дэлгэж тавьсан хоргой торго имрэн үзэж нэг чавганц будаа жигнүүлэн байтал гаднаас нүүр амаан боочгсон хүн орж ирээд чавганцын хажуугаар тонгойж торго үзэж байснаа гинэ тухсхийн дуухааны цаана будаа жигнэж байсан 78-ачныг угц татан биедээ ойртуулад хинхтэг рүү нь ганцхан удаа нудрахад тэр хятад сарвсхийн унжээ. Нүд ирмэх зур болсон энэ явдалд удаавах гэж байсан чавганц өөр 3 хүн үхтлэн айж дуугарч чадсангүй. Өнөөхөн лангуун дээр нь харин гарч далаатай хамт 8 хийж байсан хятадын хоолоор хутгаан тулгаж дуугарвал амьгүй шүү гэхэд хятадын нүд гялалзан цахилсаж гарын сарвалзан чичирч хөдөлсөн ч үгүй. Мөнгө гарах гэвэл өмхөлцг нь хагарах төгсөн хужаа лангуун доороос халгалсан гараараа зөндөө мөнгө гаргаж ирлээ. Аимшигтэр тэдгээр мөнгийг өөртөө хийчгээд лангуун дээрээс өсрөн бууж гялсхийн гарчээ. Бурхан гончиг сүммэн гэж сая л ухаан гарсан чавганц уулгалтахад гадаа морин туурай пижигнээд будалгүй холдлоо. Дээрэмчин гэж сүнсэн зайлж хувхаа цагаан болчихсон хятад муухай ойрлоход цаа талын хаалга тарн ярхийн дуугарч буу барьсан 3 хятад гүйлдэн орж ирлээ. Тэд лангуу тэгнэн унсан далайг харснаа хятадаар хэдэн өг шулганах 8-ачин хужаа нүүр амаа майжлан хашгирав. Буутай хятадын 2 нь пүүсний үүдээр уралдан гарч нэг нь үүдийг дотроос нь төгжиж тэнд байсан 3 эрээг чавганцтай хамт буугаараа сүрдүүлэн булан шахаад та нараа тэр дээрэмчнийг дагуулж ирээсаа ба гэхэд чавганц дуалдан Бурхан миний бут цус болчихлоо гэж өглөв. Энэ чимээнэр Данжаатын дүү бас 3-4 хятад орж ирлээ. Тэд хоорондоо дуу авалцсан шулганалдаж 2 хүн нэгэнт амь алдсан далайг дамжлан цааш орчихв. Данжаатын дүү хавгнаж цэлцээсэн нүдээр 4 монголыг ууртаа харснаа. Тэр дээрэмчний хааны хоорошоо юу та нар гэж зандрахад барилдаж явсан болов гэмээр ханхар цайчтай хижээлэр муухай харж Данжаадгаа та юу айлтна вэ? Бид гэмгүй улс гэчгээд үүд рүү алхахад муухаараа үхээр монголчууд бүр гигэн цагаан өдөр дээрама хина гэхэд ханхараар эргэн харж Данжаад минь амьд үлдсэндээ бурхан зайлбарч яв гэлээ. Данжаатын дүүгийн царай хувхай цагаан болж хятадаар хэдэн үг хэлэхэд буутай хятад ханхар эрийн цээж рүү бууныхаа амыг чиглүүлэн та нарыг сайдын яаманд тушааж тэр сүрхий дээрэмчнийг чинь олуулна гэд сүртэй наргагүй хашгирав. Намрын үдэш сэвэлзүр салхитай байлаа. Гудамжны өлөн шороо хуйрганан хийсэж ам хамраар орно. Ахлах хуйг буйдхан байдаг шорон өдөө явж байтал хойно нь морин туураа тажигнав. Эргэж харвал нэг хүн давхин ирж тулснаа мориныхаа амыг татаж амархан сайн байна уу гэж мэдлэв. Ахлах хуйг хариу мэндэлж царай өөд нь харснаа зүрх нь пал хийж ухарлаа. Өвлийн нэгэн харанхуй шин шоронгоос оргосон зоригтэр инээмсэглэж цагтаа харнууд нь үчийн сүүмэн гээгэн дунд тодоос тод гялалзана. Таны ачаар өдий болтол амьд минд явж байна шүү дээ гэж тэр шивнэхэд Бурхан өршөх болтугай гэж ахлах хуйг арай хийж дуугарав. Хэд хоногийн өмнө даашин хүүгийн пүүсэнд дээрэмчин халтахад тэнд байсан 4 монгол хүнийг барьсан гэж дуулцсан. Тэд яасан бол гэж Цэрэнбат асуув. Хөөр хэмээн тэд гэмгүй улс баахан асууж байцааж байгаад өчигдөр шоронгоос гаргасан гэж ахлах хуйг яран өгүүлв. Болж дээ. Гэмгүй улсыг чирэгдүүлж орхиогүй байгаа гэж сэтгэл зовж байсан юм. За ах минь, эсэм минь сайн сууж байгаарай. Таны ачийг хязгаарч мартахгүй гэж Цэрэнбат хэлээд гарт нь боотолтой хүнд юм атгуулчаад морио тас ороолгон үчийн шаргагийн дундор цахилан алгавллаа. Ахлах хуйг яах учраа олохгүй хэсэг зогсож тажигнан холдож буй морин төвөргөөнийг чагнаж байснаа гартах юмаа тэмтэрвэл хатуу юм байхаар нь шорон өдөөч явсангүй гэр өдөө эргээд алхав. Нэгэнт харанхуй болсон учраас зам зур хинч дайралтсангүй. Гүйх шахам явж гэртээ ороод хаалгаан төгжив.
Энэ хавраас эхлэн тус хотынхан их замын дээрэмчнээс айж нар шингэхтэй зэрэг хаалгуудын төгжиж гэр орондоо шигдэх болжээ. Ахлах хуйг тэр дээрэмч намайг тоож харахгүй гэж бодох авч бас л айж бусдыг дуурайн хаалгаа сайн төгжин. Даашин хүүгийн пүүс рүү гэгэн цагаан өдөр энэ хүн л орж аймаг нь нухаж мөнгийг нь авсан байх нь. Олны сонирхлын хоол болж яригдаад байгаа өнөө их замын дээрэмчин гэдэг энэ хөө боллоо гэж бодоод түүнтэй уулзсандаа би энэ агцс хийв. Хаалга дахин сайн ягтлан үзээд тосон тэнгэн асааж бодолтой юмаа задлан үзвэл 50 лангийн юмбүү 4 3 алтан бөгж байхаар нь ухаан алдах төхөж түүнээс холдсноо хүн харчихвэ гэж санаж дээрээс нь хуучин муу дээлээ хайжээ. Цэрэнбат энэ ачтай буянтай хүнтэй уулзах гэж хэдэн өдрийн турш шоронгийн хаваар эргэлдэж амиалдах аюултай олон удаа тулгарч байсан боловч хөлөг сайн морныхон хурдаар мултран гарч амтсан билээ. Урд өдөр нь хуйгийг амдаж байгаад 2 цагдаатай дайралцсанд тэдэс сэжиглэн мөрдсөн юм. Түүний хилэн хар морин бүхний анхаарал татаж байгааг манер мэдэж өнөөдөр өөр морьтой иржээ. Хэрв хүн сэжиглэж хөөх юм бол энэ морь дорхноон гүйцэгдэх байжээ. Тийм ч учраас ахлах хуйгтай уулзчаад хот хаваар эргэлдсэн ч үгүй шулуухан холджээ. Ойрын хэдэн өдөр хилэн хар морьтой их замын дээрэмчин хот орчим хэд дахин үзэгдэж ямар нэг юмд хоргодон эргэлдэж байна гэдгийг сайдын яамныхан тандж мэдээд буу зэвсэгтэй цэрэг цагдааг хотын эргэн тойронд гаргаж нүксү болгоныг цагдуулан байсны дээр ойр хавийн уул хадаарч буу зэвсэгтэй хүмүүс бүгүүлснийг Цэрэнбат сайн мэдээгүй байжээ. Тэр хотод ойртон эргэлдэж байсны учир өстгөн далайг цааш харуулах байжээ. Түүнийг маш их зориг гаргаж амжуулаад хэд хоног мөр буруулан хот осголджээ. Тэгтэл далайг тонших үед пүүсэнд байсан 4 монгол хүнийг шоронд хийж гисэн дамсураг сонсоод гимгүүлсэд гайж ирлээ гэж сэтгэл зовнин тэднийг шоронгоос гаргах арга байна уу үгүй юу гэдгийг мэдэх бас ач тус болсон ахлах хуйгийн гарыг сайлгах гэж сүүлийн 7 хоног шоронгийн хаваар эргэлдэж байсан юм. Хот орчим ингэж эргэлдэхдээ бүчин ламтайгаа уулзах юмсан гэж маш их хүсэж байсан ч зуны дунд сарын 15-нд дамчаатай уулзахад бүчин ламыг гэр орноос нь ч бүр гаргах хаан болж тэднийд цагдаа суусаар буй гэж хэлсэн тул энэ тухай бодохын ч хэрэггүй байсан юм. Мөн дамчааг хардж сэрдэн цагдаа нар сэмхэн дагах болсон тул болцоотой өдрөөл хүлээхээс өөр аргагүй байжээ. Цэрэнбат ахлах хуйгтай уулзчаад хар морио нуусан хотын зүүн талын өндөр уул жинсдүүд хадаж чулуу нурaan мацуулав. Түүнийг харанхуй дундуур бүдчин явхад уулын өмнөх хошуу хэрэмтий химээх хадаасахтай газар бөгж байсан 10-аад хүн алсын чимээ сонсож хойноос нь сэм мөрдсөн боловч барааг нь олж харсангүй. Морины хөлөөр өнхрөх чулууны дуу бүдгэрсээр уулын орой өд холдон замхарахыг сонсоод өглөө болохыг хүлээн уулын бэлд хоцорчээ. Цэрэнбатын хүү аюул мөрдөж байгааг огт мэдээгүй тул уулууд аажимхан мацуулсаар оройд нь гарч ирэхэд хар морин холоос таньж үүрсэн. Цэрэнбат хар мориныхон дэргэд ирж буугаад хошууг нь инхрийлэн илээд унаж ирсэн морио түүний хүзүүнээс уйчхаад тохмоон дэвсэж хэвтэв. Өнгөрсөн хавар цонжоос улаастаа орохоор явж байсан 20 тэмээ ачааг булан авч тэмээгээ тун дүүргч вангийн хошуу орж 10 хэдэн тэмээгээр энэ алдартай хурдан хар морийг худалдан авсан ажээ. Хилэн харн ёстой л үлгэрт гардаг гуурс дамар шиг сансан газар нь хүргэдэг гайхамшигын сайхан хөлөг юм. Саян унаж ирсэн дамчаагийн саарл морь бол хөнгөн хөлтэй, явдал зөөлөнтэй сайн морь боловч хар морийг бодвол хаанан ч хүрэхгүй. Саарл морь нь 10 хоног унахад гундах тул эр хүний унаа биш юм да ойрл нэг олигтой морь олж авахаас биш гэж бодно. Намрын шөнийн тэнгэрт тоолж баршгүй олон од тодоос тод гялалцсан. Өндөр уулын оройд сэрвхэн байлаа. Нойрн хүрэх шинжгүй тул анивчин гялалцах оддыг ширтэж салхины эсгэрхийг чагнан өнгөрсөн явдлаа тунгаан бодлоо. Хаврын тэр нэгэн өдөр борхын голын суур 8-ыг дээрэмцснээс хойш нэг газар оргонохон болж хангаа говьгүй тэнэж доншуур 8-аас эхлээд суурин худалдаа пүүсийг удаа дараа тонож
Хөх хот цанж өрөмчээс ирж яваа аянчин дээрэмдэж, ол золборонч багтаж шингэх газаргүй болж, алт мөнгөө тэнд тэмдэгтэй газар нууж, бараа сүртэй гурил будаа торго дурдан зэргийг нутаг усны танил хүмүүс ядуу улсад сэм-сэмээр өгдөг болсон юм. Ингэж нутгийн хүмүүстэй ойрцсон нь түүний ул мөр сургийг ирж хайж байгаа Улястайн сайтын яамны цэрэг цагдаа нарт нилээд тодорхой болгож, алхам тутамд нь аюул тулгарч үргэлж мөшгөж мөрдөх болгожээ. Анхандаа өөдөөс нь эсэргүүцэн тэмцэлдэхгүй бол хүний амийг хөнөөе гэж нэг их бодохгүй байлаа. Тэгтэл анх борхын суурин аймаг тонохдоо буугаар сүрдүүлж явуулсан хоёр хятад түүнийг барих гэж үхэн хатан хөөцөлдөж явааг мэдснээс хойш хятад хүнд улам өшөрхөж нудар хасч буцахгүй болжээ. Нэг удаа дуутын хүрээний хавцаа байсан суурин аймаар морины хурдаар дайран орж олончудаа сүрдүүлсэн аминда хайр тавил зайлцгаа гэдэг үгээ чанга хашгирчээ. Баашингаас хинч гарч ирсэнгүй. Дахиад чанга хашгиран хий буутахад хаалга нь онгойж настай хятад гарч ирээд газар шүргэх шахан михээж эрхэм хүн дотгошоо морилон орж идэ будаа зоогл. Манай данжаад Улястаа орсон. Тийм болохоор авч хэрэглэх зүйлээ дураараа шилж сонгон авна уу гэжээ. Цэрэнбат энэ суурин 8-нд залуутар данжаад хижээл 8-аач 2 байдгийг мэдэх бөгөөд данжаад нь нэзгүүвэл энэ муу хөгшин луухан юугаан бацаах вэ? Сайхан хоол идэж угаад мөнгийг нь хамаад явна гэж бардам санаад мориноосоо бууж тушиж орхиод байшинд оржээ. Түүнийг орхотоо зэрэг сүр сар хийсэн чимээ гарч гараас нь хүн шүүрэн авчээ. Гараа тавиулах санаатай хүчтэй сэгсрэхэд тэр хүн төөдөг шиг өнхөрчв. Хаймуу дээрэмчин чи бидний гарч шүү гэж их л танилдуу гарахаар зэрвсгэн харвал борхын суурин 8-нд байсан хизээний таних нэг хятад буу барьсаар үсрэн ирсэн юм. Гараас нь шүүрч өнхрөн унсан хятад босож ирсэн нь борхын 8-ны нөгөөх хятад байжээ. Цэрэнбат босож ирээд дахин ноцох гэсэн хятадыг нүдэрэмхийн зур зохиж унгаахад бууч тас хийж хасрыг нь шүргэн алдан сум шунгэнлээ. Огцомхон эргэж харайн гараад мориндоо мордон зүхтаахад хойноос нь хэд дахин бууцсан юм. Цэрэнбат санаандгүй явсан учраас бууга авч ороогүйдээ гэмшиж байлаа. Энэ явдал түүнийг улам өшрүүлж тэр суурин 8-аг хэд хоног отож байлаа. Даашин хүүгийн пүүснийх нь түүнийг барих гэж улайран хөөцөлдөж таньж мэдэх хүн бүхнийг энд тентхийн салбар пүүс суурин 8-нд отуулж байгааг мэдэж авчээ. Борхын 2 хятад 5 хоноод нэг өглөө өртөөний морь хэрэглэн Улястаа руу явхад замд нь тосон хүлээж байгаад хоёуланг нь цааш харуулчихад тэр дороо дуутын хүрээний суурин 8-аг орвонгоор нь эргүүлсэн билээ. Тэгээд л дайралтсан хятад хүмүүрийг нударч байвал өшөө хорслоо авч байна гэж бодох болсон бөлгөө. Хаяа од харваж урт цагаан зурвс татуулан замхран. Тэр од минийх биш гэж шивнээд хойноос нь нулимов. Энэ хорвоод төрсөн хүмүүр нэг одтой байдаг юм гэсэн. Төрөхөд шинэ од бий болж үхэхэд харваж алга болдг юм гинлээ. Миний од хаана байгаа бол гэж бодоод үе зайгүй ярилцах бүдэг тод олон удыг ширтэв. Түүний бодол санаа сарнин элдвийг эргцүүлэн нойр нь хулжжээ. Одоо хаачихв. Энэ чигээрээ хэрээр гэр хэцээр дэр хийж зэрлэг амтэн шиг тэнэж насыг барах хэрэггүй. Намайг их замын дээрэмчин гэж хот хөдөөгүй л хэлэлцэх боллоо. Хэрэг баригдах юм бол хүн алж хүрээ тонсон гэд өчиггүй алана. Ганцхан бүжин ламдаал хоргодож энд уяатай юм шиг эргэлдэж байна. Тэр минь энд байхгүй бол бүр алс хол газрын мохор руу шингэчих юмсан. Халахын нутаг уужим юм гинлээ. Хаанч шингэж болно. Дамчаа маань бүжин ламтай нэг уулзахад гэр орноосоо оргож босож зүрхлэхгүй шинжтэй байсан гэсэн. Арахгүй бизээ. Гэр орнчгүй. Оргодол босуул эрийг дагаад хаана очно гэж явах вэ? Тэгэхээр миний ингэж явахч утга учиргүй юм боллоо. Бид хоёр айл гэр болон амьдран суух хов ирээлгүй юм байлгүй. Түүнтэйгээ уулзаж нэг сайн ярилцах юмсан. Сар гаруй болоод дамчаатай уулзна. Тэгээд л
Нэг тэшэн болъё. Цэрэнбат ийм бодоод зүүрмөглөв. Өөр хираалахад өндийвол холбоотой хоёр морин намрын хүйтэн шүн даарсан бололтой бөмбөлцтөл чичрэн амгаагаа шажигнуулан хэмлэж байлаа. Эртхэн айлд очиж халуун цай ууя гэж бодоод хар морио эмээллэн унаж саарлагаан хөтлөн уулын баруун хойд бие рүү уруудав. Өө сайхан цайж сав саруулхан боллоо. Нилээд уруудаж явтал боондоо тас хийж морин оголох харав. Мориныхаа амийг татаж харвал хэдэн морьтой хүн газрын өд зүтгүүлж харагдана. Мос ханаатнууд отож байжээ гэж хоромхон зур бодоод мориныхаа амийг эргүүлэн уулууд зүтгүүллээ. Дараалан боондоо гарч хадаж чулуунд сум тусаж өлөн эсгэрнэ. Хар морин гөрөөс адил дүүсээр саарлан сарватлан цогулсаар уулын оройд гараад эргэж харвал хөөжава улсын толгой шовлцсоор хоцорчээ. Уулын зүүн урд руу яран буула. Том баг чулуу өнхрүүлэн өсчүүлсээр уулын бэлд буухад бас бууд уграв. Дөрөн дээр өндийж харвал хэсэг чулууны араас хүний толгой шовлцсон. Мориныхаа амийг эргүүлс хийж зүүн тийш жирэлглээ. Буундоо тас нясхийн сум хацрыг нь шүргэх шахан жинг. Хар морин хол харайлан дүүлж одооноос холдож буундууч сонсдгоон болов. Эргэн тойрон бүсэлсэн байна шүү. Одоо энэ хавьд хоргодож болохгүй. Эртхэн шиг холдъё гэж бодоод морин оролгов. Намрын хохил зуур зэврэн салхитай өглөө бүжин лам хашаанаасаа сэмхэн гарлаа. Тэдний байшинд байнга суудаг буута цагта ойрд ирэхэ болсон учраас энхүү чөлөөтэй гарч байгаа юм. Гэлээч гэсэн гадуур явхад далд газраас туршвал битүүхэн ажиж болох тул сайх бүсгүй хаалганы хажууд хэсэг зогсож ийш тийшээ харав. Зээлэр наасцаас зорчих хүн харж мэрсэр үзэгдэнэ. Ба бүсгүй хотын эргэн тойрны өндөр сүрлэг улсын орой ширтснэ гүнзгий сүр салдаж утахгүй өвөл болох нь хөөрхий минь энэ олон улсын альхэн талд нь яваа болтоо гэж гониглон бодов. Бүжин лам жохом хаач гэснээ ч мэдэлгүй гэрээс гарсан юм. Гэрт суугаад байхад нэг л уйтгар гоник төрнө. Ноднын өвөл Цэрэнбат шоронгоос оргосон шөнөөс эхлэн эдний хашаа байшинг байн нэгжин сандаргаж буу зэвсэгтэй цагдаа гадуур нь эргэлдэж байснаа сүүлдээ Цэрэнбатыг хүрээд ирвэл барьж авна гэж бодоод өдөр шөнөгүй 2-3 хүн гэрийн баруунтайх жижигхэн байшинт нь суух болсон юм. Хашааны хаалганд зүүсэн ширмэн хонх дуугарах гэрээс хүн гарах болгонд тэр цагдаа нар заавалчгүй шагааж хардаг байлаа. Тийм ч учраас бүжин лам дамчаатай уулзаж манай гэрийн хаваар үзэгдэж тунч болохгүй гэж загсан. Дамчаа дунд сар бүрийн 15-нд Цэрэнбаттай уулздаг гэж хэдүүнийг уулзахдаа ярьсан болохоор энэ намрын дунд сарын 15-нд намайг авч яваач гэж гуйх санаатай байсан ч тэр өдөр нь цагдаа нар байшингийн гадаа нарлан сууж үргэлжил хараад байжээ. Харин ойрын 2-3 хоног цагдаа ирэхэ болсонд энэ чилэг ашиглан дамчаатай уулзаж саяын 15-нд уулзаад юу гэж ярьсныг сонсхийг хүсэж байлаа. Хавраас эхлэн Уляаста хотыг донслогсон их замын дээрэмчний тухай сонин яриаг анхандаа зүгээр сонирхож байснаа сүүлдээ тэр нь Цэрэнбатыг гэж мэдснээс хойш үргэлж айн түгших болжээ. Цэрэнбат өшрөгсөндөөл дээрэмчин болж даашин хүүгийн пүүснийхээс өс авч байгаа юм гэдгийг баттай мэдээд баярлан байвч энд тэндгүй л хүн алж талж гин гэж дуулаад сайх бүсгүй бас сэтгэл зовнин айж байжээ. Цэрэнбат ч үнэхээр сүрхээр юм а. Муу сайн хятадуудыг ч бүр сүйдэлж байна шүү. Тэр хөөж аргалж болшгүй 10 хар нүглийн замд оржээ гэж нэг удаа эцэг нь хэлсэн. Бүжин лам ийм үг сонсоод Цэрэнбаттай уулзвал хүн алж хүрээ талхаа боль гэж хэлэх юмсан гэж бодох болжээ. Бүжин лам гадаа баахан зогсож байгаад дамчаагнд очихоор явлаа. Зээл урууд нь нэлээд яваад эргэж харвал хойноос нь нэг хүн дагаж явснаа түүнийг эргэж харахаар зогдулснаа хажуугаар нь зөрөв. Энэ хүн намайг дагаж явна уу? Зүгээр явах хүн үү? гэж хэсэг эргэлдснэ. Нэг пөөс рүү орж нэлээд удаад гарч ирвэл өнөө хүн өөрийг нь хүлээсэн юм шиг гадаа зогсож байв. Энэ ч учиртай да. Намайг хаашаа явж хинтээ уулзахыг битүүхэн тандж байгаа юм байна. Эднээс манай байшинд олон хоног сууж ямар ч тусыг олоогүй дээ аргаа өөрчилж
холоос ажиж тандаж байдаг болсон юм байх та гэж санаад өөрийнхөө бодлын үнэн худлыг шалгах гэж тэр хүнийг огт анзаараагүй дөрвөлзүүлэн зээлуруудав. Ингэж явахдаа нэг ч удаа эргэж харсангүй. Явсаар Баатар зээл рүү орохдоо сэм эргэж харвал өнөөхөн холхон л явж байв. Тэгэхэр нь Баатар зээлийн ихэнд гарчгаад буцаад явбал тэр хүн гудамжны нөгөө талаас бас эргэв. Бүжин лам нэлээд яваад хоолны газар орлоо. Тэнд олон хүн шуугилдаж хооллож байлаа. Бүжин лам сул ширээнд суухад хоол зөөгч хятадж ярган хурч ирээд ихэд танимхаарин Хаяа бууж ямар хоол зоглоо намаа. гэв. Бүжин лам өөрөө дарж үзээд мөнгөгүй яваадаа бантаж би хоол идэх гээгүй. Энд хүн хүлээсэн юм гэвэл зөөгч хужаа хорхой нассан тачаангуу нүдэрээ инээд алдан Хаяа ямар хүнтэй боосо тавьясаа. гэхээр бүрч хэлэхвгүй болж хоолны газараас бошуухан гараад харвал мөрдөж яваа хүн нэг пөөснөөс гарч иржээ. Энэ хүн ч намайг хаашаа л явбал сүүдэр шиг дагах нь байна гэж бодоод гэр өдөө хурдан алхажээ. Эдхүү болоод намайг ингэж мөрдөж мөсгөж байна уу? Сэрэнбатад хэл өргөх байх гэж боддгийм байх та. Үгүй бол түүнийг минь энэ хотод байхаа. Тэгээд намайг уулзна гэж санаа биз. Миний Сэрэнбат тийм тэнэг хүн биш шүү дээ. Тэр минутид хүний хөлөөс зайдуу газар яваа. Ер нь бит хоёрч энэ янзаар бол нэг гэрт орж ханилан суух нь өнгөрөв бололтой. Түүнийхээ хэлүүлснээр л хамтдаа холын холд явъя байц. Намайг явна гэхээр аав ээж маа яасан ч явуулахгүй. Тэгэхээр орон гэрээс оргож босоод л явна. Ингэж бодоход бас л хачин эвгүй санагдав. Ямар нэг аргаар түүнтэйгээ л уулзахыг бодъё. Яас хийгээд дамчаатай уулзах вэ? Намайг гэрээс гараад явбал нэхэл тагал салахгүй. Өөр арга л бодох хэрэгтэй. Гэр орныхноос хүн явбал бас л сэжиглэх болов уу? Аавчлав явахгүй. Ээж бас гими байх. Хэрв энэ хоёр явлаач гэсэн бас мөрдөж дагах байлгүй. Зарц өвгнийг л явуулах юм байна. Тэр чинь миний зовлон мэдих ганц хүн шүү дээ. Сэрэнбаттаж их сайн. Дандаа л түүнийг ярьж байдгийн. Аргал түлш өвс тэжээл ойртуулах гээд тэр хүн дандаа гадуур явдгийн. Хинч түүнийг сэжиглэхгүй. Өнөөдөр л явуулъя. Манай баруун хашааны дорж гуйнтал уулзъя. Дамчааг тэнд ирэхэд арай сэжиглэхгүй бизээ гэж бодоод хашааныхаа өөдөнд ирээд эргэж харвал дагаж явсан хүн нь үзэгдэхгүй болжээ. 7 дугаар хэсэг төгсөв.